Нэвтрүүлэгтээ хамт байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор бяцхан зочид маань хүрэлцээрсэн байгаа. Хөрхөн хүүхдүүд ирсэн байна. Тэгэхээр бяцхан сондөр цэцэрлэгийн багш Батсинд маань одоо итгэл, тэнгис, сондөр гээд гурван шавьяага дагуулж ирсэн байна. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна. Хинтлэр хүүхдүүд. Та сайн байна уу гэд тэгдэг юм уу? Сайн байна. Сайхан хаварч иж үлжиж уншиж гин үү? Сайхан тий. Сайхан гэх тээ. За тэгэхээр цэцэрлэгээ танилцуулаач. За манай цэцэрлэг 2013 оноос өдийг хүртэл одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явж байгаа цэцэрлэг байгаа. Манай цэцэрлэгийн хувьд сургуулийн өмнөх босрлын хөтөлбөр болон Монголын оюун ухааны академийн хөтөлбөр хэрэгжүүлэх цэцэрлэг гэж явдаг. За Монголын оюун ухааны академийн 5 хөтөлбөр манай цэцэрлэг дээр хэрэгждэг байгаа. Энд болохоор рубик шоу, спорт үрэлт, оюун түлхүүр, K-master. За тэгээд хурундаа буюу түргэн бодолтын сургалтууд явагддаг. Мөн нэмэлтээр бүжгийн дугуйлан, балет, монгол бүжиг, за тэгээд англи хэл, үсгийн хичээлүүд ордог байгаа. За тэгээд хөтөлбөрөө танилцуулахаар манай хүүхдүүд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд маань төлөөлөл аваад хүрэлцэж ирсэн байгаа. За цэцэрлэгийн гоё цэцэрлэг байна уу? Хаана байдгийг танай цэцэрлэг? Хаана байдаг лээ манай цэцэрлэг? Манай гэрээ хачаад гэдэг. За цэцэрлэг дээр гоё юм сурж гин үү? Юу сурж гин? Спорт үрэлт, K-master, оюун түлхүүр, итгэлээ. 3-т шоо, 2-т шоо, 3-т шоо, хурундаа. Оо за. Итгэл юу сурлаа? Манай итгэл юу сурсан бэлээ цэцэрлэг дээр? 5-т K-master, төрийн далбаа, 3-т шоо, 2-т шоо, англи хэл, хурундаа, англи хэлээс ордог тий. 3-6 спорт үрэлт, тэгээд дууссан 5-т K-master. Ямар хичээлдээ хамгийн дуртай илээ манай итгэл? Ямар хичээлдээ хамгийн дуртай? 3-т шоо, хурундаа, спорт үрэлт. Хурундаатай дуртай. Юу яах вэ? Одоо энэ сая 5 төрөл байгаа гэсэн чинь 5 төрлийн 3 хүүхд маань гуруулаа хийж. Гуруулаа хийж байна. За ахлах бэлтгэл бүлгийн бүх хүүхдүүд маань ер нь бол 5 хөтөлбөр тавуулаа хэрэгжээ явдаг. Аа. Юу яа? Над сонирхолтой санагчаад төрийн далбай байна л да. За. Гуруулаа шууд таагаар явуучих юм. За манай итгэл төрийн далбай нэрлж үзүүлнэ. За итгэл. За би сайхан хөдөр хольж байгаа юм шиг сайхан холноо энэ дээр. Хольж байгаа голоос нь. Төрийн далбай болохоор манай нөгөө ой тогтоолын хөтөлбөрийн нэг хэсэг нь төрийн далбай, хоёр янзаар явдаг. Зургийн ой тогтоолт төрийн далбай гэсэн цэжлэг гэсэн хоёр янзаар явдаг байхгүй юу? Энд одоо хичнээн төрийн далбай байгаа. 102 гаруй. 140 орны далбайг бүгдийг мэдэх үү? Хүүхдүүд маань бүгдээрээ суралцдаг гэсэн. Би 69-ийг нь мэднэ. 69-ийг мэднэ. За тэнд одоо хэдэн далбай минь шууд нэрлээрэй. Зураг үзэж байгаа дүүнер маань бас хараад хамтдаа таагаараа заяа. За энэ аль улс юм бэ? Канада уу? Тий. За. Өөр чи ямар улсын далбай таалах вэ? За энийг мэдэх үү? Венесуэл. За Венесуэлийн далбайг таалаа. Ямар мундаг юм бэ? За. Норвег. Би доош харуулсан. Норвег тийм биш үү? Норвег зөв хариуллаа. Ямар мундаг юм бэ? За тэгвэл энэ Турк. Яа, хин дөрвөлийг хариулсан бэ сая? Би. За тийм ээ, тий. За төрүүлсэн хүүхд шагналтай дараанд. Энэтхэг зөв хариуллаа. Хоёулаа зэрэг хариулсан тий. Хариулна шүү. За одоо нэг хоёрыг асууж яа. Энийг мэдэх юм уу тэгвэл? Малайз. Яа, ямар мундаг юм бэ? За одоо өөр юм хийж үзвэл. Ёстой сайн мэддэг юм байна. Одоо юу үзүүлэх үү бүгдээрээ? Телевиз үзэж байгаа найз нар нь шүү дээ. Ямар мундаг олон далбай мэддэг, ямар олон улсыг мэддэг юм бэ? Тэр олон улсуудаар нь очиж үзэх болов гэж бодож байгаа тий. Тэр олон улсуудаар очиж үзмээр байна уу? Үзмээр байгаа юм тий. За. Би л ганцхан Сингапурт явна. Явна. Яагаад гэвэл би ганцхан Швед, Сингапур хоёр талтай. Би л Казахстан, Сингапур. Тийм үү. За их сони тий. Юу н гоё тийм хүмүүсийг харсан юм уу? Би очиод тийм хүмүүс хараагүй. Би ээж маань өөрөө намайг ирээгүй байгаад Солонгос авсан байсан. Оо тийм үү. Уг нь болоод явах байсан юм тий. За. Даач би ирээгүйсэн. Манай ээж маань одоо Солонгост 4 хоног байгаа. Одоо 1 хоног. Тий ямар олон хоноод байна тий.
За ажиллаар явж байгаа юм байна. За дараагийнх нь гоё эд шидийг тайлын хүүхдүүдийн. За шоо. Хүүхдүүд за тэгье. Шоо. Манай ахлах бэлтгэлийн хүүхдүүд бэлтгэл бүлгийн маань хүүхдүүд бол 3 төрлийн шоо суралцдаг. 3 тай шоо, 2 тай шоо. Аваач 3 өөр шоо. Ахна алчгүй. Багш нь олоод өгье. Би хольж болно шүү дээ. Болно. За багш нас хольж. Хольж ингээ хуглаа. Садаа ичгүй. Тэнгис миний хөө 2 тай шоогоо эвлүүлээд үзүүлчих. 3 өөр шоо эвлүүлчих. Уусаа эвлүүл. За манай сондөр 3 тай шоо эвлүүлнэ. Тэнгис маань 2 тай шоог. За харин итгэл маань 3 шоо эвлүүлнэ. 3 шоо. За холцсон уу? За холцсон. За ингэ хэлж байгаа. За 1 2 3 зэрэг эхлэе заа. 2 3 2 3 уул нь хүүхдүүд маань яг тэмцээний үеэр бол дандаа нөгөө юм мэрэгжлийн цагтаа хийдэг. Цагтаа хийдэг. За ахлахын хүүхдүүд маань бол дандаа нөгөө 3 тай шоонууд бүрэн эвлүүл сурдаг. Бэлтгэлийн хүүхдүүд маань бол гурвалжин болон 2 тай 3 тай 3 шоогоо гурвалангийн эвлүүлээ сурдаг байгаа. Оо бүр дуустлаа. Тэнгис бүр. За тэнгис. За тэнгис та. За сандар хийгэр минь нөх. Гайхалтай. За миний унаатаа эвлүүлээ сууч за. Оо дараагийн руу орчихно. Оо за тэнгис ч одоо бүгднийг эвлүүлэх нэ. На бэлтгэлийн хүүхдүүд бол 3 шоогоо гурвалангийн бүрэн эвлүүлээ сурдаг. Тийм ээ тий. Сондрын хувьд сандар маань болохоор ахлах бүлэг. Ахлах бүлгийнхэн маань оо бол дуусч. 3 тай шоод эвлүүлдэг. Үгүй та нар чи ямар хурдан юм бэ? Ямар мондөг юм бэ? Оо. Яста. Хайхамшигтай. Ахын одоо наад Рубик шогч нь сурах 9-тэй шог сурах гэдэг одоо баг. 9-тэй шог гэж яддаг. Энд чи одоо 9-тэй гин үстэй. Биш үү? 3 тай шоо гэж. 3 тай. За. 3 тай шоо гэж яа. 3 тай шог гин. Ааха. Одоо хүрс сурч чадаагүй байх шүү дээ. За, буруу. Энд чинь гарын насгал гэхдээ. Оо тийм үү. Оо за. Зүгээр гарын дасал хийж яхад нь л тэгэл эвлэг. Оо. Тэнгис болоод тэнд бол бүр эвлэлээ дуустлаа. Тэгэл бас нэлээ сайн эвлүүлж байна. Буруу орсон эвлүү. За. Дэшээ зэмцлээ. Анги дээр одоо жишээ нь ангийнхан рекорд нь ч тийм үү хэдэн секунд юм бэ? Хамгийн багадаа ер нь бол нэг 25 секунд. 25 секунд. Оо гайхамшигтай. Тэгээ Монголын оюухан нартаймаас нөгөө нэг сар алган усын чансаа тэмцээн гэж зохиогддог. Тэрэнд бол манай хүүхдүүд оролцоод явдаг. Одоо спорт өөрөлт, Рубик шоо, K Master гэх бүгднгээр сар алганы чансаад оролцоо явдаг. Хүү яалаа ах юм. Хүүх ямар гоё. Ярта. Ингэж гоё эвлүүлсэн ба шүү дээ. Сондөр дууслаа. Оо ямар мундаг юм бэ. Манай 4 За баяр хүргэе. шоогоо эвлүүлчихдэг. За одоо итгэлийг За болсон. За болъё. Хүүх чи бас. Болчтой. За шоогоо. Тийм ч одоо болсон. Одоо баг болчлоо шүү. За, Оо яа. Ямар мундаг юм бэ. Түшээ чи нэрээ. Басан яриа. За байж гайхалтай. байгаа. Одоо хоёр хүрээ тий. За нэг За K Master байж. За байж. За гурлаа хамт хий, зэрэг хий. За яа. Тгий. Багш нь одоо эндээс дохио өгөн заяа. За анхаар. Эхлэе. Хараад хийш үү. Окей Master чинь. За Монголын үндэсний нөгөө ансан тоглоомуудын нэг төрөл оюун түлхүүр гэж явдаг. За бэлтгэл бүлэгт маань болохоор 5 болон 7 цагтай оюун түлхүүрүүд ордог. Ахлах бүлэгт маань бол 5 цагтай оюун түлхүүр. Энэ одоо хэдэн секунд маань оруулаад гаргаад ер нь рекорд нэг 10 секунд. За тэнгис 10 секундтэйгээр ер нь бол хүүхдүүд хийдэг усын чансаа тэмцээн. Оо за. Ингээд авчин дээ ихтэй. Тэний дараагаар буцаагаад оруулна. Оо гаргацсан. За хоёулангийн ингээд салгаад харуулж мөн яах вэ? Артаар нөө. Яана за яах вэ одоо дуусах. Оо тийм байна. За. За буцаагаа оруулж. Гадаа жоохон хүүтэн байсан болохоор гар нь жоохон даацсан юм шүү. Тий. Багшнаа. Тий. За. Одоо ингээд буцаагаад оруулчин тий. Тий. Эднэрийн дандаа нөгөө үлгэрийн аргаар сонирхолтой байдлаар хүүхдэд амархан хэлж өгдөг тий. За тэр одоо жишээлбэл 5 цагтай оюун түлхүүрийг нөгөө манжингийн үлгэрт оруулаад одоо эхний цагирэг нь өгөө, хоёр дахь цагирэг нь нэмээ, гурав дахь цагирэг нь ач охин гэх маягаар аль болох нөгөөс хүүхдэд сонирхолтой эвтэхнэр заагаад өчтдөг болохоор хүүхдүүд маш хурдан суралцдаг. Оо за.
За тийм сондөр манай маань. сондөр үзүүлсэн. Ингээ салгаа үзүүлчих. Салгацсан байна тий. Сондөр. Тий. Багш энэ гаргалаа. Оо байж байгаа байж. Долоогоо хийж яах юм минь үү? Долоогоо хүлээж байгаа. Зэрэг Бүр хүлээж байгаарай. Хоёрын хурдыг үүсэхгүй шүү дээ. гараад Хоёрын хурдыг үүсэхгүй байгаа байхгүй юу? Хүлээж байгаарай минь үү? байж байгаа. Одоо ингээд оюун түлхүүр маань оюун түлхүүрийг хийж сурснаар ямар одоо Хоёр гар нөгөө тэнцвэртэй ашиглаж байгаа болохоор гарын жижиг булчингуудыг хөгжүүлнэ. Хүүхэд нөгөө сургуульд ороод бичих бэлтгэл ерөнхийдөө хангагчж байгаа гэсэн. за бичих бэлтгэлийг хангах. Тэгээд дээрээс нь нөгөө энийг оруулж гаргахын тулд хүүхэд төвлөрч суух хэрэг гарна. Ямар үйлдэл хийх үү гэдгээ өөрөө тооцоолно. Тэгэхээр маш олон талын ач холбогдолтой гэсэн. Тийм байна. Тий. За сондөр Хурдан маань хугацаанд яаж зөв гарах уу? Тий. Тэ дараагийн үйлдэл нь юу илээ гэдгээс хэрэгэн санах. Тэгэхээр одоо ингээд хурдан хугацаанд ингээд ийм үйлдэлийг хийгээ сурч ийн гэдэг чинь бас тий дараа нь ямар нэгэн асуудал гарахад асуудлыг бол хурдан хугацаанд зүгээр шийдвэрлэх чадвартай болох нь шүү дээ. Манай сандар дууссан. Яастай. Сондөр хамгийн жижиг нь үжиж бас мундаг байх шүү. Наалах бэлтгэлийнхэн болвол Оо. Ямар гоё юм наадсан юм бэ. За, энэ дээр авчи. Багш нь авчи заяа шүү. за одоо хурундаа хийж үзүүлье тий. Хурундаа буюу хурундаа түргэн чинь бодолтын сургалтуудаас энэ манайх дээр явдаг. За. Энэ дээр нөгөө компьютер дээр За. явах юм. Компьютерыг би барьж За надад бэлдээд өгч. энэ охин сууж за ихтгэл төр үлээж байгаа. Эхлээд сондар найзаагаа харуулъя. Манай 4 настай хүүхдүүд бол 99 дотор нэмэх үйлдэл явдаг байгаа. Хэдэн секундын зайтай нэмэхлээ? За одоо манай сондор нэг оронтой 20 тоог 4 секундын давтамжтай бодож үзүүлнэ. 3 1 1 2 2 5 1 2 За миний хариугаа энэ дээр бичиж. За сандар найз нь хариугаа бичье. За та наана хариуг нь хийгээд. За, хариуг нь 21 уу? За миний За, энэ дээр 21. уруугаа бичээрэй. За, шалгам те. 21. Аха. За, шалгая юу? Миний За, 21 зүг байна. За, 3 нэмэх 1 1 2 2 5 4 1 2 гэд нэмэл 21. Хэрвээ буруу байх юм бол энэ За сандрын хариуг шалгахыг бүгдээрээ тий. Миний охин ийшээ харуулчих ингээд хариугаа. За 21 зүг байна. За гайхалтай. Ер нь бол бэлтгэлийн хүүхдүүд маань нөгөө 99 дотор нэмэх асуултал явдгийн. Гэхдээ нөгөө хүүхдийнхаа төвшнгөөс шалтгаалаад зарим хүүхдүүд маань 100 гаргаад 1000 гаргаад болох. Тий андуурчдаг тий. Байдаг тий. Тий манай хүүхд бас яг би хэдэн удаа хүлээд авсан бэ гэж эргээд надаас хамгийн асуусан. хөл 13 дуусаад хөл рүү ороод ирдэг болохоор хөл дээр яг хийж дэвсэж чинь тэрнээс шалтгаалаад нэг дэвссэн бол 100 2 дэвссэн бол 200 гэдэг юм. Тий. Гэтэ сайн биш тий. Одоо хэдэн настай хүүхд лээ? Одоо 6 настай. 6 настай хүүхд чи одоо ингээд 2 орондоо тоог нэмээд хасаад хийж ин гэхэр чинь бас гайхалтай шүү дээ. Зүгээр цэцэрлэгийн нас. Цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсролоор одоо энэ бүгдийг үзэж чинь гэхэр чинь нэгдүгээр ангийн чадвархаа эзэмшиж чинь гэдэгт. Дээрээс нь манайх нэг үсгийн хичээлтэй болохоор хавар гэхэд бүх хүүхдүүд маань ер нь бол уншаа сурчдаг. Оо за. Гэсэн үг нэмэлтээр явдаг болохоор. Тэгээд айгуул бол нөгөө нэг үсглийн баяр энэ төр хийх юм шиг. Тэг нь уншлагын тайлангаа хий чинь. Одоо ер нь бол цэцэрлэг дээрээ үсгийн хичээлээ үзээд бүр уншаа сурчдаг. Оо гайхамшигтай. Сая юу боллоо итгэлээ шүлгийн тэмцээн болсон дээ цэцэрлэг дээр нь. За нэг гоё шүлэг. Манай ихтгэл төрүүлсэн шүү дээ. Чихмэн сагсаахай. Урагшаа арч. Өчтөөс мөчөөс дүүлээхээ мөн жижиг хэрэмхэн амтай самрыг цөмөд ари модын сураадаг ажилсаг хичээнгүй хэрэмбий байна. Оо ажилсаг хичээнгүй хэрэмбий байна. Миний охин тэмцээнд ямар шүлгээр оролцлоо итгэлээ. Хэрэмжингээр цөмөд Ингээд ч юм уу гэдэг тий. Ингээ боб болч өгөхөр бас идчихдэг тий. ингээд оруулж ам гарч юм. Барьж байгаа. оруулж байгаа. Оруулж ам. Тэг жижиг самрыг хийдэг. Жижиг самрыг бас идчих юм уу? Гэхдээ хэрэмний модон дээр ургадаг. Модон дээр ордог. Гэхдээ тийм иштэй хүний идэх чи ишгүй. Ийм том самар идэж чадхолоо хэрэм ийм том алим шиг том самар. Коконат шиг. Чадахгүй юу? Түгээр баг баг арслан шүлэг болсон. Оо за, арслан гэж шүлэг уншсан юм. За, хийж явахдаа арслан шүлэг уншчих.
Аратан амьтад таантан гэж айж мэж хүнсдэг юм ардгар сэгсгэр доктор үсээ аргалт самарч бодоггүй би урчууд урдан гүрэлтэй хүч чадал тэнхээ барьтай аратныхаа арслан бий байна. Оо за сондөр маань шүлэг мэдхөө. Мэдэн базар хөөхөндөө баа талан дутата өвөл бадагтаадагта өсөн давуу сүрдэнда зив дутэнда чихэн хөөхөн бачмуртай. Яста гайхалтай. За ич юу нэлээ? Аяг спорт. За хин хэлж их юм. За эхлээд сондөр дүүн хийгээд үзүүлчих. 3-3-ыг нэг нь 3-6-ыг нэг нь циклийг нэг нь хийн шүү. За юу. Тэгсээ цаашаа суучих. За манай сондөр одоо 3-3 хийгээ үзүүлсэн. За зогсож байгаа нэг нь. Аяга 3 болгоч. Оо тий. За 3 болгоч. Цагаа дарлаа. За хураалаа. Хурдан гараа. За бүгдээрээ дараалтаа тий. Цагаа дарлаа. Хоп. За манай сондөр ингээд 9 секунд. 9 секундэд 3-3 аяхыг хүрсэн тий. 9 За 3-3 спорт хүрэлт маань ер нь бол үндсэн 3 хүрэлттэй 3-3 3-6 3 цикл гэсэн 3 хүрэлттэй байгаа. За одоо итгэл 3-6-гаа хийгээ үзүүлчих юм байна. Оо ямар хурд юм бэ? Оо 7 секунд. 7 секунд. Хоёр нэрээ мундаг юм аа. За одоо циклээ үзүүлчих юм уу? Цикл хийх. Тэнгисийг хүлээх үү? За. Оо за. Хэдэн секунд вэ? За хэдэн секунд хийсэн мөн хөө? Хэд вэ? Хэлээрэй. 24 24. хийстэй. Хүүхдүүд чинь бүр ингэж том хүн шиг ингэж тоо идрээ бүдий мэдээ сураад тий. Юуны 2 3 дугаар ангийн хүүхдүүд ч одоо энэ авьяас чадвар одоо маргаан байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол зүгээр цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролоор ийм олон зүйл бодоод сурчинд бол гайхах. тэгээд Хамандаа юу хийгээд хэлсэн бэ? Тус гарцсан уу? Нөгөө хичээлдээ ингээд сайн бэлдээд байхаар ингээд хамраас тус гардаг гэсэн шүү дээ. Чи их сайн байгаа юм байна. их сайн бэлдсэн байна уу манай? Их сайн бэлдсэн байна. Тэгэхээр одоо утгагүй нөгөө Reds гээд клубээс ийм оюун түлхүүрийн клуб хоорондын тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Энэ бүтэнсээ өдөр манай ихтгэл хин хоёр Тэнгис хоёр манаас хоёулаа оролцсон. Оо за. Танах ерөн хичнээн багш сурагчтай. Манайх ер нь бол цэцэрлэг маань 2 салбар тэгээд нэг 280 хүүхдийн хүчин чадал бүхий 2 салбар цэцэрлэгтэй. Одоо манай байгаа салбар бол 100 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Нэг анги нь хэдэн хүүхдтэй гэсэн? Нэг анги ер нь бол нэг 20 хүүхдтэй. 20 хүүхдтэй. Яг шоогоо өрөөд эсвэл энэ бэлтгэлээ ингэ хийе явах бол бүрэн төвлөрч байгаа тийм. Тэгээ суугаас очиж ийн гэсэн үг шүү дээ. Тий, суудлаас дараа нь хичээлээ хийхдээ бол бас гоё суугаад, доктортой суугаад хичээлээ хийх шүү дээ. Зөндөө олон авьяастай хөгтөд байна да. За 39 секунд. Яста гайхалтай. Мундаг байна штэ. За гайхалтай баярлалаа. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт бяцхан сондөр цэцэрлэгийн авьяаслаг бяцхан дүүнер маань хүрэлцэн ирж найз нартаа ямар их олон зүйл сурсныгаа гайхуулж үзүүллээ тий. Үнэхээр гайхалтай байна. Одоо Монголын бүх хүүхдүүд та гурав шиг ийм мундаг болоосаа гэж ахна бодож штэ. За тэгээд багш Батцэнд баярлалаа. За тэгээд манай Итгэл, Тэнгис, Сондрог гээд одоо бэлтгэл болон ахлах бүлгийн дүүнер маань ирээд найз нартаа бас гоё сурсан зүйлээ хуваалцлаа. Тэгээд дүүнер маань том болоод хичээл сурлагатаа зөндөө өндөр сайхан амжилт гаргаад хүссэн гоё мэргэжлээ сураад үеийнхээ найз нөхдөд бас зөндөө гоё үлгэр дуурайл болоорой гэж хэлмээр байна. За бидний урьдчилсан баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай.
Гэгийн өглөөгийн өнөөдрийн дугаарт авьяаслаг бяцхан дүүнер маань оролцож өөрсдийнхөө юу сурсан мэдснийг бас үзэгч түмэнтэй бас хуваалцлаа. Ингээд бяцхан сондөр цэцэрлэгийн талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдоод аваарай гэж хэлмээр байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.